болдог шүү асуултаа асууя. За тэгэхээр энэ засгийн газрын улсын хурлд оруулж ирсэн одоо эхний шийдвэр бол эдийн засгийг сөхрүүлэх 20 төлөвлөгөө гэж оруулж ирсэн л дээ. Тэгээд маш олон татварыг нэмнэ гэдэг. Тэгээд энэ хурал дээр бол ярьж байгаад их хурл бас их хурл шиг загнаад тэр татваруудыг одоо нэмэх нь буруу гэдэг ийм шийдвэр гараад. Гэхдээ засгийн газар бол тухайн үед мэдээлэл хийж исэн. За энэ бол их хурл дээр та нар татвар нэмэх үгүй шийдлээ шүү. Засгийн газар бол хэвээрээ байгаа гэж аль биесээр мэдээлэл хийж исэн. За өнөөдрийн мэдээлэл болохоор засгийн газар бол ямар нэгэн татвар нэмэхгүй байх. Одоо эдийн засгаа ингэж сөхрүүлэх ийм алхам хийхгүй гэдгээ одоо өнөөдөр бас мэдгэж байна. Тэгэхээр би энийг бол одоо юу гэж болгоомжтой байна гэхээр за одоо орон нутгийн сонгуул болох гэж байгаа. Орон нутгийн сонгуулийн өмнө энэ төсвийн одоо эхний хэлцүүлэг бол хийгдэж байгаа. Энэ үед бол яг хөө ингээд аж ахуйн нэгжүүдэд хуурчээ. За харин орон нутгийн сонгуулийн дараа эргээл татваруудаа нэмэх асуудлуудаа оруулаад авъя. Ийм асуудал гарахгүй биз. Энэ дээр бол баталгаа хэрэгтэй байна. Яг өнөөдөр бол үнэхээр аж ахуйн нэгжүүд бол маш хүнд байдалд байгаа. Хэрвээ засгийн газар одоо сонгуулаа гүйцэтгүүлснийхаа дараа дахиад энэ аж ахуйн нэгжүүд рүү дайралтаа хийх юм бол үнэхээр бол одоо маш буруу улс төр болно. Дээр нь ардчсан нам уул нэг зөв санал дэвшүүлсэн. Энэ бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90% нь буцаагаад олгочдөг. Ямар ч байсан тэнд данс тооцоо хөтлөгддөг, татвар төлөгддөг. Гэхдээ тэрийг бол эргээд аж ахуйн нэгжүүдэд дарамт болохгүй. Одоо тэр мөнгө нь буцааж олгодог. Тэрийг бол одоо 90% буцааж олно гэсний одоо ингээд 1% татвартай болгоё гэсэн ийм одоо нэг улс төрийг нөгөө улс төрөөр дарахад ийм л арга хэмжээ авах гэдэг шиг байна л. Гэхдээ энийг бол тэгээ цаашдаа үнэхээр одоо яг энэ байдлаар нь хэрэгжүүлэх үү? Бас сонгуулийн дараа за энэ ер нь буруу байжээ гэдээ бас болох уу? Энэ тодорхойгүй байдал чинь үнэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол маш их хүнд дарамт. Үнэхээр эдийн засгийн хувьд бол маш их эвгүй байдлуудыг бол үүсгэх гэдэг. Тэгэхээр татвар тооцоо асуудал дээр үнэхээр энэ засгийн газар одоо яг одоо бүр аль бие усаар мэдгдлээ хийгээд энийг бол бид дараа нь бол ард түмэнд хизээд сануулж явах болно. Та бүхэн сонгуулийн өмнө ийм ярьсан, сонгуулийн дараа өөр юм ярьж шүү гэж. Тэгээ ер нь бол сонгуул болгонд зориулаад ийм одоо тодорхой хадны мангаа бий болгодог энэ зуршлаа одоо ер нь болмоор байна. Улсын хурлын сонгуулийг одоо Эрдэнтийг идчихлээгээл үнэхээр олон тойргийн санал хураалтыг эргүүлсэн. Энэ бол бодиттой зүйл шүү дээ. Нямдуур дараач энийг батлаад байгаа. 4 сарын өмнө басан асуудал шүү дээ. Тэрнээс хойш одоо засгийн газар ажлыйсаа гаргаад гэхдээ хичнээн сар шалгадаг юм бэ. Яагаад өнөөдөр их хурл дээр энийг мэдээлэл өгөхгүй байна? Энийг тодорхой мэдээлэл өгж иж өнөөдөр бид бүхэн энэ дээр бол Монголын ард түмэн тодорхой ойлголтоор орох хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо чуулганыг засварлуулах гэдэг дахиад яг энэ сэдвээ дахиад одоо нэг томоохон улс төр болгоод сонгуульдаа яг нэг зургцсан пянч шиг нэг асуудлаараа дараагийн сонгуулийг хийх гэж байна. Яагаад өнөөдрийн хүртэл энэ асуудлыг нэг тийш тодорхой болгоод тэр хууль ёсныхын дагуу асуудлыг шийдчихээгүй юм бэ? Эн чинь маш их харлага төрүүлээд байгаа байхгүй юу? Үнэхээр юун говья гэдэг юм л сонсогдоод байна шүү дээ. Хэн одоо хулгайчийг бариараа гэж орилдог үлээ? Яг тийм л асуудлууд байна гэж харагдаад байгаа. Гэхдээ бол одоо ингээд тавьчихсан асуудал нь болохоор ингээд танаа эрх баригч намын улсын хурлын дэд дарга нь өөрөө энэ асуудлыг хөндөр тавьчихад ингээд ийм нээлттэй сонгуул руу орохлоо нэг тийм за ерөнхийдөө нөгөө нэг асуудлаараа дахиж улс төр сонгуул хийх чинь гэдэг ийм асуудал болчиход байна шүү дээ. Ерөөсөө одоо энэ хоёр асуудалтай болоо. Нэг нь л зоригийн хэрэгээр одоо 5 сонгуул хийлээ. Аль нам гарахаар шалтгаалаад одоо сэжиглэгддэг, яллагддаг хүн нь бол солигддог.